Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. 15 дугаар хэсэг. Таныг унтаж явахад Эрмэн бид хоёр ярилцаад таны зүүднүүдийн талаар бяцхан тэмдэглэл хөдөлсөн юм. Тэр хэлэхдээ таныг маш их уус бас үерийн тухай зүүдэлдэг гэсэн. Гэхдээ хаяа гэр бүлийн хүчирхийллийн талаар бас зүүдэлдэг байсан гэж хэлсэн. Таны хувьд хизэнээс эхэлж ийм төрлийн зүүднүүд зүүдэлж байсан бай гэж асуухтан баяраа гартан барьсан тэмдэглэлийн дэвтэр дээр бүсгүн хэлснийг буулгахад бэлэн сууж байгаа харагдана. Бүсгүй толгоогоо барин санахыг хичээн сууна. Хүсэлжин яг хизэнээс гэдгийг нь би нарийн санахгүй байна. Ямар ч тач зүүдэлж байсан зүүд минь өөр эхэлдэг. Гэхдээ нэг ижил төгсгөлтэй дандаа үер болдог. Үерийн ус намайг хамж авахд цээж өвддөг. Тэсхийн аргагүй ихэр. Тэр болонгортой усанд хөл алтан живж явахдаа би хүүхэд хардаг. Тэр хүүхдийн араас олон удаа сэлсэн. Гэхдээ гарынх нь үзүр чүргээд л алддаг. Тэр хүүхэд нь 5-7 орчим насны хүүхэд үү? Тэрнээс ч бага байж мэднэ. Тэгээд та сэрдэг мөн үү? Тийм. Сэрсний дараа ямар нэгэн зүйл нүдэнд үлдэж эсвэл хий юмс харддаг уу? Би эхлээ танд нэг зүйл үзүүлэх хэрэгтэй байх гэж хэлээд нөхөртөн хандан Эрмэнэ миний ажлын ширээний нүдэнд эвхэстэй цаас байгаа. Тэрийг аваад ирээч гэж гуйлаа. Залууч түүний хэлснээр хийв. Тэр цаасыг эвхээд чигээр нь бүсгүйд өгөв. Харин хүсэлжин түүнийг баяраад өглөө. Баяраа түүнийг нээж харамгдсан хүмсгүн зан гэтэн нуухацтай гэгч нь уншина. Эрмэн тэсэлгүй эхнэрээс энэ цаасан дээр юу бичсэн байгаа юм гэвэл миний зүүднүүд чамд хизээч хэлээгүй тэр зүйлс гэж хэлэхдээ гэмших мэд доош гарна. Эрмэн хариу дуугарсангүй. Залуусын хин дуугүй суусаар хэсэг хугацаа өнгөрөхөд баяраа төрүүлэн ам нээж. За би ерөнхийдөө ойлгочихлаа. Эрмэн чи хүсвэл уншил та гээд цаасыг сарвава. Эрмэн нэрлэхэнгүй. Би уншчихсан юм байна. Сая саналаа гэв. Түүний байр байдал таагүй байгааг мэдэрсэн баяраа ярианы сэдвийг өөр тийш нь эргүүлэхийг оролдсон. За тэгэхээр би танаас хэдэн асуулт асуух биш ээ. Ярилцах хэрэгтэй байгаа юм. Та харин тэдгээр асуултанд үнэн зөвөр хариулаарай. Заавал товч тодорхой энэ төр гэхгүй. Та зөвхөн өөрийнхөө юу мэдэрсэн бас мэдэрч байгаагаа л хэлэхэд болно. Таныг бэлэн болсон үед эхлэе. Би бэлэн. За та итгэлтэй байвал би тоглоход хязээд бэлхэн шүү гэж хэлээд сандлан засан хөрмнийхэн товчийг тайлж суллах нь энэ ярилцлага ихэд удаан үргэлжлэхийг сануулгах мэт. Баяраа үргэлжлүүлэн энэ ярилцлага хэрв танд маш хүнд хэцүү санагдаж эсвэл биеийн байдал тань муудвал та шууд хэлээрэй. Би ярилцлагыг зогсоох болно. Магадгүй шүү. Эрмэнэ намайг зөвөр ойлгоорой. Энэ тоглоом зөвхөн эмч болон эмчлүүлэгчийн хооронд байх ёстой учраас хэрв манай эмчлүүлэгч хүсэх юм бол чи өөр өрөөнд ярилцлага дуустал хүлээх шаардлагатай болж мэднэ. Хүсэлжин та нөхрийгөө дэрэгдэн байлгах уу? Тэгэхэд бүсгүй. Би түүнийг миний ярих зүйлсийг сонсоогүй дэр гэж бодож байна гэв. Энэ үгс Эрмэнд маш том цохилт болжээ. Тэр сонссон дон итгэсэнгүй. Хэсэг эргэлзэн сууж байтал баяраа. Миний найз нөгөө өрөөндөө ороод хүлээж байх уу? Гой хоол хийж бид хоёрыг дайлжж болно шүү дээ. Гэхэд Эрмэний царай хүрэмтэж сандлаас нь дургүйхан босох нь түүний мэдрэмжийг шууд ойлгуулна. Хаалга хаагдахад баяраа додноор инээмсэглэн за одоо хоёулахнаа үлдлээ. Та зүүднийхэн эсвэл амьдралынхан альнаас нь эхэлж ярилцмаар байна. Зүүднийхээ талаар юм болов уу?
Миний амьдрал тийм ч хүн сонирхоод авахар сонин сайхан биш л дээ. Байдг л нэг. Дэндүү энгийн. За тэгвэл зүүд. Энэ бүхэн тэгэхээр үер усны тухай зүүдээр эхэлжээ те. Тийм ээ. Эхэндээ зүгээр л үер байсан санагдчихэв. Түүнийг би холоос гараа зогсож байгаагаар эхэлсэн. Дараа нь үерийн ус шилбээр татаж ирэх. Тэрний дараа намайг урсгаад авч явж байгаагаар тэр хүүхдэд ч гэсэн би анханасаа хүрээгүй. Зүүд бүрт улам ойртох шиг яг л түүнийг л аврах ёстой юм шиг санагддаг байсан. Гэхдээ би аварч чадаагүй. Хэзэнээс таны зүүд өөрчлөгдөж эхэлсэн бэ? 10-аад хоногийн өмнө би зүүдлэхдээ хашаан завсараар харж байсан юм. Хашаан доторх гэрээс эрэгтэй хүн гарч ирээд намайг ална гэж занал хийсэн. Гэхдээ намайг зохиолын минь нэрээр дуудсан Гэлба гэж. За тэгэхээр энэ мөчөөс эхлээд зүүднүүд өөрчлөгдсөн байх нь. Үүний дараа энд бичсэн байгаа тэдгээр зүйлсийг зүүдэлсэн байна. Мөн үү? Гэхэд бүсгүй толгойд өглөө. Та зүүдэлсэн тэр хүмүүсийг бас тэр хашаагаан олсон тийм үү? Би тэр хүмүүсийг олоогүй. Харин тэр хашааг олсон. Тэнд амьдардаг хүмүүс надтай ярилцахыг хүсээгүй чи би багсах юм олж мэдсэн л дээ. Жишээ нь миний зохиолын гол дүрийн баатар Гэлба жинхэнэ хүн. Тэр хашаанд намайг төрхөөс ч өмнө амьдарч байсан жинхэнэ хүн. Магадгүй та надад итгэхгүй байх л та. Гэхдээ би танд зургийг нь үзүүлж болно шүү. Надтай усны тусал шиг адилхан тэр эмэгтэй үнэхээр амьдарч байсан. Гэхдээ түүний нөхөр нь бас хадам ээж нь хөнөөч гисэн. Хүүхдээ харалгүй үерт алдчихсан гэд ийм урт галын хажир зоосон. Бүх биеийг нь зодож зогсон. Тэгээд гэж ээрч төгдрэн араас нь өгүүлэхэд бүсгүн амьсгаа давгцсан цээж нь түүхэлцэн. Баяраа сандран босч бүсгүн дэргээд ирээдэ. Та тайвшир. Та тайван байхгүй бол энэ ярилцлага үр дүнтэй болохгүй шүү дээ. Амьсгаахан аваад гаргалаа. Ахаад авлаа, гаргалаа гэж бүсгүйд амьсгалын дасгал зааж өгөв. Бүсгүй тайвширгаар хичээсэн ч чадсангүй бол та. Өнжлөн тэврээд цорхиртэл уйлж гарлаа. Баяраа юм хэлэлгүй түүний нуруунд дээр зөөлөн товшиж сууна. Тэр хизээч уйлсан хүнийг харагдаж байсан удаагүй. Туршлагагүй тул юу хийхээ мэдэхгүй тэнэгэлзэн сууж байтал хүсэлж нь толгоогон өндөлгөж надаас юу хүсээд намайг ингэж зовоогоод байгаа юм бол надаас энэ мэдрэмжүүдийг бүгдийг нь аваад өгөөч тээ. Би яхиж ингэж зовмооргүй байна. Би тайван баймаар байна гэж хэлээд нүрээ даран доош бүгдийг уйллаа. Түүний байгаа байдал, сэтгэл хөдлөл, хоолын өнгөнөөс түүний хичнээн их зовж, шаналж, тэр байтугай тарчилж, өвдөж байгааг хангалттай ойлгож болохоор байв. Сэтгэл судлалын ухаанд хязээж өвчтөндөө ам гарч болдоггүй. Эмчилгээний үр дүн хязээч 100% баталгаатай байдаггүй. Анагаах ухааны цоргонд салбар бол сэтгэл засал. Гэхдээ парапсихолог бол тэс өөр. Хэдийгээр сэтгэл судлалын нэг салбар чиглэн онош зүүн хүртэл реалист дугагдхуунаар бадлагдаагүй. Гэтэл ийм зүйл зөвлөсөөр өнөө хүрсэн түүний үгэнд итгэх нэгэн байхад итгэхгүйгээр барахгүй. Доог дохуу хийх хүмүүс ч олон байлаа. Энэ удаад тэр мөн л ийм нэгэн хүн итгэхийн аргагүй онош хэлэхээр бэлдэж суугаан энэ. Харин хүсэлжингийн хариу үйлдэл тааварлах боломжгүй байв. Баяраа хоолойгоо засан. Би танд тохиолдод байгаа зүйлсийг анагаахын шинжлэх ухааны үүднээс бас парапсихолог судлаач хүний үүднээс олчих шиг боллоо гэж нам дуугаар хэлэхэд бүсгүй ойлхон болж тэр дуран залуугийн царай руу харав. Түүний нүд байдгаран улайж хар хөх туяа татсан зөвхөн нулимсандан чийгтэн улайжээ. Хүсэлжин та хэлэлтэй. Надад хэдэн ийм тохиолдлууд таарч байсан. Тэр бүгдийг зөв оншилсан л доо. Таны онош тэднийхтэй ижил. Би жишээ авч тайлбарлавал танд ойлгоход илүү амар байх. Юу л да. Хагас жилийн өмнө намайг Германд байхад над дээр 6 настай охин болон
7 настай хүү ирсэн юм. Тэд хамаатан эсвэл нэг ангийн найзууд хөр шүдвэш. Хүүгийн гэр охиныхоос метрогоор явбал 20 минут зарцуулах хэмжээний зайд байдаг. Тэд өөр сургуульд явдаг. Ерөнхийдөө хин хэнийгэн харж танилцах боломжгүй хол зайтай амьдардаг гэхүүтэй. Гэтэл тэд хөдлөлцөөд орогхоор завдсан. Бүр хидэн удаа. Тэгэхэд энэ асуудал шүүх цагтаа гэдгийг хол хүртэл явсан юм байна. Харин тэр нэг өдөр над дээр хүүгийн ээж ирсэн юм. Намаа гэж 91 сэтгэл засалж хэмж гэж бодсон болохоор шүү дээ. Би хүүтэй тэгэхэд хэдэн өдөр ярилцсан. Түүний мэдрэмжүүдийн тухай, түүний хүсэл мөрөөдлийн тухай. Тэндээс би хариуган олж авсан юм. Тэр харин юу байсан гэж? Юу байсан юм гэж сул дуугаар асуув. Тэр хүү охинд чин сэтгэлээсээ дурлжчихсан байсан юм. Түүнийг харахаар гэрэлгийж, түүнийг баярлуулмаар, халамжилмаар, хайрладмаар, хамгаалмаар мэдрэмж тэр 7 настай жаал хүүгийн зүрхэнд асч байсан байгаа юм. Сонирн байгаа биз? Тэр мэдрэмж хэзээ анх бий болсон бэ гэхээр урд наснд нь. Тэр хүү урд насантан Сэтиний дэлгүүрийн худалдагч охин байж. Харин Саул хийвэл хөвгүүн дагаж зугтаад байсан тэр 6 настай охин тэр дэлгүүрээр нь байн гүйжлүүлдэг залуу эр байж. Тэд хэнтэн хайртай болоод залуу хосуудын хийдэг бүхнийг хийж ирээдүйд хурман хийх ээрж төлөвлөж ярилцаж байхдаа автомашины ослоор хамтдаа борхон болцгоосон юм гинэ. Энэ хэнийхэн дутуу үлдээсэн тэр их хүсэл байсаар энэ насанд ирээд биелэлэн олохоор тэмүүлж байгаа нь л тэр байж. Энэ талаар би хүүгийн ээжэд хэлсэн. Тэр азарыг ухаалаг олон ургалж үзэлтэй нэгэн байсан учраас би Берлиний төв сэтгцийн эмнэлэгт биш энд танд туслахаар сууж байгаа юм шүү дээ. Энэ миний хойд настай холбоотой анхны тохиолдол байсан юм. Харин та 8 дахь нь гэж хэлэхэд бүсгүүн царай цонх хийж байж суух газар олж ядах мэд толгойн сэгсчин байсан нь. Би тэгж бас бодож үзсэн. Би тэр бүсгүй гэж магадгүй гэж би бодсон. Яагад гэвэл би түүний бүх мэдрэмж, өвдөлтийг мэдэрдэг. Би түүнийг өрөвддөг гэж хэлээд асгаруулan ойллаа. Баяраа бүсгүй ингэртэн тэрч. Да битгий ойл. Та маш хазтай байна. Өнгөрсөн удаад хийж амжаагүй зүйлсэн гүйцэхээр эргээд ирсэн байна шүү дээ. Энэ бол Бурханаас танд өгсөн маш том боломж шүү. Гэвэ. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсорой.